Өнөөдөр заамар сумын нутаг дэвсгэр дээр тухайн одоо 22 оны цооног нөхөн сэргээлт одоо хийсэн гэсэн ийм худлаа дүгнэлт гаргаж одоо акт бүрдүүлсэн байх жишээтэй. Улсын байцаагч энийг хүлээж авсан гэдэг гар хөлийн үсэг зурсан байх жишээтэй. Нөгөө Ирээд вулкан компани гэхэд одоо өнөөдөр нөхөн сэргээлтээ хийсэн гэдэг ийм баримтыг ашигт малтын газарт өгсөн байх жишээтэй. Энэ улсын хэмжээнд уул уурхай одоо байгаль орчинтой холбоотой сөрөг нөлөөллүүд энээс үүдэлтэй одоо эвдэрсэн газар, дороотсон газар байна. Хаяад орхиод явцсан газрууд байна. Энээс олж одоо орон нутгийн ард иргэдэд одоо малчтад үнэхээр бас хүндрэлтэй мал амьтан хүний амнаас ирдэг асуудлууд өнгөрсөн хугацаанд гарлаа. За энэ одоо юунаас үүдэлтэй өнөхөр ерөөсөө энэ одоо уул уурхай хариуцлагагүй уул уурхай компаниудаас үүдэлтэйгээр байгаль орчныг нөхөн сэргээхгүй асуудлууд байна. Энэний үүднээс бид нар одоо өнгөрсөн бас одоо заамар сум дээр болсон үйл ажиллагаатай холбогдуулаад улсын хэмжээнд бас нэгдсэн хяналт чадгалтын арга хэмжээг тэр дундаа энэ уул уурхай өндөр хөгжсөн энэ одоо аймагуд дээр бүх одоо уул уурхай яамтайгаа хамтраад за ашигт малтын ерөнхий газартай хамтраад хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтраад манай яам хамтраад экологийн цагтаа хамтраад нэгдсэн одоо хяналт чадгалтуудын ажлыг энэ жилийн хугацаанд үе шаттайгаар хийхээр ингээд одоо ажилдаа ороод аймагуд дээр уул уурхай компаниуд дээр одоо үзлэг хяналт чадгалтууд хийгдэж байна. За нөгөө талаар бид хүн бас ер нь бол 2030 нөхөн сэргээлт гэсэн ийм арга хэмжээг бас авч хэрэгжүүлэхээр ажлын төлөвөө гаргаад явж байна. Энэ хүрээнд бид нар эвдэрсэн газруудыг нөхөн сэргээх ажлыг энэ бас одоо орон нутгтай хамтраад энэ яамдуудтайгаа хамтраад энэ эзэнгүй орхигдсон нөхөн сэргээгдэггүй байгаа энэ одоо газруудыг нөхөн сэргээх чиглэлээр одоо онцгой анхаарал хандуулж ажиллахаар 2024 оны хүртэл хугацаанд оюутлогоо компани Эрдэнэт үйлдвэрүүдээр нийгмийн хариуцлагын хүрээнд 13,000 орчим га газар нутгийг нөхөн сэргээж техникийн болон биологийн нөхөн сэргээлтүүдийг хийлгэсэн байна. Түүнээс хойш өнөөдөр хүртэл хугацаанд олигтой дөрвтэй нөхөн сэргээлтийн ажлууд хийгдэггүй байна. Тийм учраас одоо бид хүн бол энэ газрын эвдэрсэн газрын тоолгыг бас энэ жил одоо хийхээр аль одоо аймгийн аль суман дээр хаана эвдэрсэн газар байна вэ? Саяны яриад байгаа шиг одоо энэ усан энэ цооног нүхнүүд хаана хэд байна вэ? Энэ бүх орон нутгууд мэдж гэнэг үү? Улсын байцаагч нар мэдж гэнэг үү? Энийг нэгдсэн бүртгэл тоолготой болгоё. Энэн дээр одоо орон нутгийн байцаагч нар, орон нутгийн сумын засаг дарга нар тухайн одоо лиценз эзэмшигч компаниудтай хамтарч нөхөн сэргээлтийн ажлыг хийлгсэн хэсгээр хяналт тавьж хийлгээгүй байгаа бол хууль дугмын дагуу одоо арга хэмжээ авч энэ дээр одоо тодорхой арга хэмжээнүүдийг үе шаттайгаар авч бүр цаашлаад үнэхээр одоо Монгол улсын хуулийг гуйл болгож байгаа бол тусгай зөвшөөрлөгийн цуцлах хүртэл арга хэмжээнүүдийг бид нар эхнээс нь аваад явж байна. Ингээд зарим нэг нь бол одоо лицензээ хураалгасан ийм учраас одоо эргээд одоо очихоор эзэнгүй ямар ч одоо хариуцах хүнгүй ингээд ухсан нүх талбайнууд асар олон байна. Тийм учраас улсын хэмжээнд нэг 50,000 орчим га талбай нөхөн сэргээлт хийгдэх шаардлагатай эвдэрсэн байна гэсэн ийм одоо тооцоо судалгаатай байна. Тийм учраас бид нар энэ одоо 2030 нөхөн сэргээлт арга хэмжээний хүрээнд бид нар бас тодорхой их усруудыг засгийн газраар одоо байгаль орчны нөхөн сэргээх барьцаа хөрөнгөдөр нэг 70 орчим тэрбум төгрөг байгаа. Энийг бид нар бас одоо уул уурхай компаниудтайгаа хамтарч за уул уурхай яамтайгаа хамтарч за манай яамны зүгээс сан санаачлаг гаргаж энэ эвдэрсэн газруудыг нөхөн сэргээх ажил дээр онцгой ахиц гаргаж ажиллая гэдэг ийм байдлаар одоо бид хүн ажиллаж байна. Нөгөө талаар уул уурхай компаниудад одоо бас энэ өндөр олон байдаг аймагуд дээр байгаль орчны хяналтын байцаагч нар цөөдөж байна. Хаанаач хүрэлцэхгүй байна. Техник хэрэгсэл унаа машины асуудал байхгүй байна. Тийм учраас эхний ээлжинд улсын хэмжээнд гэдгүү махэд бид нар уул уурхай ашигт малтын лиценз олон олгогдсон энэ аймагуд дээр хяналтын байцаагч нарыг бас оронтойг нэмэгдүүлэх асуудлыг бид нар бас засгийн газрын хэмжээнд тавьж шийдвэрлэх асуудлыг бас тавиад байна. Энэ дээр мэдээж төсөв санхүү хөрөнгө мөнгөний асуудал яригдана. Энэ дээр тэхгүй бол нэг байцаагч одоо хаанаач хүрэлцэхгүй байж их жишээтэй. Ийм учраас одоо хүн хүчний хувьд бол ийм асуудал байна. За хууль тогтоомжоор нөгөө талаар байгаль орчныг нөхөн сэргээх чиглэлээр одоо хуулийн хариуцлагыг чангадах асуудлыг бид нар бас цаашдаа хуулийн хүрээнд авч хэрэгжүүлэхгүй бол өнөөдөр мөрдөж байгаа хуулиар хариуцлагын асуудал үнэхээр сул байна. Өнөөдөр үнэхээр байгаль орчны нөлөөлийн үнэлгээ хийлгээх үйл ажиллагаа эхлүүлсэн бол 300,000 төгрөг, дээдлэн 500,000 төгрөгөөр хүртэл торгох арга хэмжээ л байж байна. Наривчлан үнэлгээ хийгдэг үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгжүүдээр нэг 3-аас 5 сая төгрөгийн торгуулийн асуудал яригдж байна. Гэтэл одоо нөгөө компаниуд ч нь бол үндсэндээ энэ торгуулаа төлөөл ингээд одоо үйл ажиллагаа зогсоохгүйгээр ингээд явж явах жишээтэй. Тэгэхээр эн чинь нөгөө байгаль орчныхоо экологийн нөхөн сэргээлтийн үн ханшнаас бага үнээр
энэ одоо торгуулийн арга хэмжээ өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуульд мөрдөгдөд явж явах жишээтэй. Тийм учраас бид нар цаашдаа энэ байгаль орчныг хамгаалах ашигт малтмалын тухай хуулиуд дээр, зөрчлийн хуулиуд дээр энэ байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлсэн нөхөн сэргээлт хийхгүй байгаа, хариуцлагагүй байгаа энэ уул уурхайн компаниуд дээр олонхдуулах хариуцлагын асуудлыг бас цаашдаа чангаруулах гэсэн ийм чиглэлтэй ажиллаж байна. Өнөөдөр Заамар сумын нутаг дэвсгэр дээр тухайн одоо 22 оны цооног нөхөн сэргээлт одоо хийсэн гэсэн ийм худлаа дүгнэлт гаргаж одоо акт бүрдүүлсэн байх жишээтэй. Улсын байцаагч энийг хүлээж авсан гэдэг гар хөлийн үсэг зурсан байх жишээтэй. Нөгөө Ирээд вулкан компани гэхэд одоо өнөөдөр нөхөн сэргээлтээ хийсэн гэдэг ийм баримтыг ашигт малтмалын газарт өгсөн байх жишээтэй. Өнгөрсөн хугацаанд бид нар газар дээр нь ажилласны одоо үр дүнд энэ одоо ноцтой хуулийн зөрчлүүдийг газар дээр нь илрүүлж өнөөдөр холбогдох албан тушаалтнуудад хариуцлагын арга хэмжээ авагдаад хууль хяналтын байгууллагаар шалгуулах ажлуудыг хийгээд эхэлсэн байна. Тийм учраас энэ митийн одоо тухайн орон нутгаа хамгаалах байцаагч нар маань бас эргээд бас тухайн компаниудаа өгсөн хувилдаж нөхөн сэргээлтийн ажлыг хийлгсэн мэтэр худлаа баримт материал бүрдүүлж ингэж одоо асуудалд хандж байгаа асуудал дээр бид нар бас дотооддоо хариуцлагын асуудлыг чангалах асуудал ч гэсэн өнөөдөр энэ зөвлөгөөн дээр бас онцгой их ачааллуудаа яригдж байна.